Хүүхдүүд үзэгдэл үзсэн. Хүүхдүүд яана гэсэн байна. Иш үзүүлэх болно гэж хэлсэн байна. Залуус яана гэсэн байна. Залуус үзэгдэл үзнэ гэсэн байна. Хөгшчүүд маань яана гэсэн байна. Тэд зүүлэх болно гэж хэлсэн байна. Тэгэхээр энэ амлалт өнөөдөр бидний амьдарч байгаа Наарлантан хотод биелэлээ олж байгаа. Тэгээ өчтөр орой би манай содоо бас гэрчилж байгаа, манай эхнэр бас гэрчлэх баг. Бид хамтдаа суугаад нэгэн гайхалтай гэрчлэлийн гэрч болсон. Тэгээ өнөөдөр би энэ гэрчлэлийг сумынхандаа гэрчилж болох уу гэд өөртөөс нь асуусан. Тэгээ тухайн гэр бүл зөвшөөрсөн. Ингээд зөвшөөрлөхийн дагуу би дараах гэрчлэлийг та нартай ярьж өгье. За энэ хүүхэд бол Монгол хүүхэд. За би энэ дээр бол нэрийг хэлэхгүй, тийм ээ, гэр бүлийнх нь талаар ярихгүй. Жоох манай үүжигээс л жоох арай жоохон дүү. Тэгээ энэ хүүхэд яасан бэ гэхээ зэрэг өнгөрсөн 7 хоног үзэгдэл үзсэн байна. Энэ үзэгдэл бол маш тодорхой үзэгдэл үзсэн байна. Энэ хүүхэд хизээж худлаа ярихгүй, зохиож ярихгүй. Ээжтэйгээ хамт залбираа сууж исэн, залбир сууж байгаа. Гинтхэн энэ охин өөрөө яасан гэхээр ээжийнхээ гар дээр ухаан алдсан нэг ойцсон байна. Ээжийнхээ гар дээр. Тэгээ ээж нь санаан зовоод охиноо ингээд сэрээгээ дуудсан байна. Тэгээд охин нь сэрээд хэсэгхэн хугацааны дотор эргэж сэрвээс тэгээд охин нь юу болсон тухайгаа ээжтэй ярьж өгсөн. Тэгээ маш тодорхой бүр өнгөтэй бодолтой нь ярьж өгсөн. Тэгээ миний охин мартахгүй тул эдгээрээ гэж зураач гэсэн охин гараараа ингэж зурсан байгаа байхгүй. Тэгээ эхлээ зэрэг энэ зургийг зурсан. Тэгээ энэ хөл нь ягаад юм хазгаа байгаа юм бэ гэсэн. Намайг ингээ хоёр талаас ингээд өргөө дээш нь ингээд өргөөд аваа явсан гэж хэлсэн байна. Энэ ингээд нисэж байгаа байхгүй гэж хэлсэн. Нэг хоёр сурган дээр энэ нисэж явсаар байгаад дээшээгээ тэнгэрлөө ингээд үүлэг нэвтлээд тэгээ гараа явсан гэж. Тэгээ миний нэг талд болохоор тэнгэрийн маш олон юм одод байсан. Нөгөө талд нь болохоор нар урд өмнөхөөсөө илүү тийм том нар байсан. Тэгээд дараад нь юусан гэхлээр зэрэг энэ тэнгэрт тэдгээрийг даваад тэдний цаана юусан гэхлээр тэнгэрт маш том хаалга ханыг харсан гинэ. Маш том хаалга хан. Тэгээд тэр хаалга ханны дунд ийм биднийг яг яриа сууж байхад бидний ширээн дээр шоколадны цаас байсан. Тэгээд тэр охин өөрөө заасан. Тэр хамгийн голынх нь зам болохоор зэрэг яг энэ шиг хөвгтэй байсан гэж хэлж байгаа. Ийм алтан хөвгтэй байсан. Тэгээд би маш гоё палаачтай, маш гоё дүүбэлтэй. Тэгээд ийм алтан коридороор би ингэж явсан. Тэгсэн чинь тэрний хажууд нэг ийм эндэр дээр нэг хүн маш завгүй ингэж юм бичээ сууж исэн гинэ. Тэгээд тэр болохоор visitor гэсэн бичгтэй ийм хэсэг байсан. Тэгсэн чинь тэр хүн намайг зүгээр яваад ор гэсэн. Тэгээ би хажуугаар нөгөө юм алтан шаргал коридороор би ингээд гинтхэн би ингээд нэвтрээд орсон гэж өөрөө хэлж байгаа. Тэгээ энэний дараа юу болсон бэ гэсэн чинь цаана нь яваад орсон чинь маш том ийм усан ориглууд байсан гинэ. Маш том усан ориглууд. Тэгээ тэр усан ориглуудын тэр гой үзэсгэлэнтэй газрын дунд одоо энэ дээр байгаа энэ гол байгаа жижигхэн цэгнүүдийг болохоор хүмүүс байсан гэж. Хүмүүс маш олон хүмүүс бүгд маш гоё царайтай, үнэхээр гоё нэмсгэлсэн, сайн байна уу гэж надтай мэдлсэн тийм гоё хүмүүс тэнд байсан. Тэгээд тэрний цаана болохоор зэрэг ийм ордон байсан гэж, кастл байсан. Тэгээд тэн дотор хэн байгаа вэ гэсэн тэн дотор Есүс байгаа гэж хэлсэн. Тэгээ ингээ хоёр тал руу ингээ сум заасан байгаа. Анзаарч байна уу та? Энэ хоёр талд нь юу бас байсан бэ гэхэл цаасан дээр нь багтахгүй байхгүй. Нэг талд нь юм цав цагаан морьтой хүм зогсож байсан гэж. Энэ цагаан морь болохоор дэл сүүл нь хүртэл цав цагаан заяа. Ийм морь байсан. Тэгээ морины эзэн хажууд нь ингээд морьтойгоо хамт ингээд зогсож байсан. Нөгөө талд нь юу байсан бэ гэсэн чинь маш олон өнгийн тийм цэцэгнүүд янз бүрийн цэцэгнүүд байсан гэж. Төрөл бүрийн цэцэгнүүд. Тэгээ дээрээс нь ахуулаад ингээ өөрийнхөө харсан цэцэгнүүдийг мэлдэг цэцэгнүүдээ дээрээс нь ингээ нэрлэж бичсэн байна. Тэгээ тэрэн дотор нэг ширхэг бүр ингээ тийм sunflower гэдэг тийм наран цэцэг бүр. Маш том тийм наран цэцэг ганцхан ширхэг тийм наран цэцэг байсан. Айгүй гоё тийм газар байсан. Өөрөө хэлж. За ингээ болов. Тэгээ дахиад цаашаа ингээ явсан чинь миний хоёр талд хоёр хүн
бүрээ үлээж. Тэгээд би ингээд тэнд ингээд байж исэн чинь миний мөрөн дээр нэг хүн намайг дуулсан гинэ. Тэгээ эргээ харсан чинь хэн байсан бэ гэхлээр зэрэг нодлон жил та нар санаж байгаа бол манай энд ажлынхаа байран дээр ажиллаа хийж хагаад дуудуулж насварсан итгэгч ах байсан. Тэгээд түүний үй гашуу, түүний ажил явдлыг бид бүгдээрээ хамтдаа туулж өнгөрүүлсэн тийм ээ. Маш итгэмжтэй, бурханд итгэдэг, өргөл 11-ээр зориулдаг, гэр бүлийнхаа өмнө үнэхээр хүндтэй, манай Вашингтон DC орчинд маш хүндтэй тийм ах байсан байхгүй. Та нар зарим нь санаж байгаа бох тийм. Тэгээд тэр ах зогсож исэн гинэ, тэр ах. Тэгээд чи яагаад энд байгаа юм бэ гэж асуусан байна. Тэгээд гисэн чинь ээж нь дуудаад тэгээс хэлсэн гэж. Энэ бол бидний итгэдэг бурхан их эзэн амьд бөгөөд итгэмжтэй бас бодтой оршдог бурхан их эзэн үнэхээр гайхамшигыг үлддэг. Манай үүжигээс нэг насаар дүү. Жохон үлддэг. Тэгэхээр би өнөөдөр та нарт яагаад энэ тухай гэрчлэлийг хийж байгаа вэ гэхээр энэ өдрүүдэд бидний амьдарч байгаа энэ иргэн тойрон бурханы юр бусын гайхамшигт ажлууд явагдаж байна шүү. Та бүхэн эзэн рүү зүрхсэглээ нээгээрэй. Элдв төрлийн гэм нүгэл альва буруу зүйлсүүдийг хажууд тавиад бурхан руу хандан залбирлаа өргөөрэй. Бурхан их эзэн гайхамшигтай ажлуудыг хийж байгаа. Та бидний зүүд нойрон дотор эзэн өгөө өгвөл илчлэх болно. Үзэгдэл дотор бурхан их эзэн та бидэнд өөрийгөө илчлэн харуулж болно. Яагаад гэвэл бидний бурхан их эзэн амьд юм аа. Бүгдээ хамтдаа босоод эзэндээ залбирх магтаал.